Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээрээ Nevermap аппликейшнийг хэрхэн ашиглах талаар товч танилцуулгыг хүргэхээр бэлтлээ. Хамгийн эхлээд аппликейшн руу ороод хайх хэсэг дээр жишээ болгож би та бүгдийн хэлж заншсанаар дүндээ мөн буюу Монгол 5-ны хаягийг оруулж үйлдэлээр нь танилцуулъя. Харж байгаачлан таны хайсан хаяг ногоон цэнгэн тэмдэглэгээр гарч ирэх болно. Мөн баруун доод хэсэгт байгаа жижиг зургийг дарж харах юм бол очих гэж байгаа газрынхаа ойр орчмыг 360 градусаар харж болдог байна. Тэгээд тучааг буюу очих газар гэсэн хэсгийг дарснаар явах хугацаа болон ямар тээврийн хэрэгсэл сууж болох талаар тодорхой маршрутыг танд санал болгох болно. Таны харж байгаачлан дээрээсээ хамгийн бага хугацаанд хамгийн бага үйлдэлээр явах боломжуудыг зарцуулах хугацаа, хаанаас дамжих, мөн үнийн тарифын хамт тодорхой харуулах болно. Та өөрийн сонгосон маршрутыг дарж орсноор автобус, метроны буудал руу алхах болон аль чиглэл рүү суухаа илүү ойлгомжтойгоор харах боломжтой. Чонче гэсэн сонголт маань метро болон автобусаар явах боломжууд гарч ирдэг бол бос гэсэн сонголт нь зөвхөн автобусаар явах чиглэл гарч ирнэ. Харин чачвал нь болохоор зөвхөн метроны боломжит хувилбарууд гарч ирдэг байх нэ. Хэрв та машины зурагтай энэхүү хэсгийг сонгвол машинтай явж байгаа тохиолдолд навигашн байдлаар танд зам заах, таксигаар явах зардал болон хугацааг километрийг нь тооцоолж өгнө. Тэгээд мөн явган болон ундаг дугуйн зам заах хэсэг бас байдаг байх нэ. Манай бичлэг танд ойлгомжтой байсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баярлалаа.